бүтээлч, менежер Инх Хүслэн байна. Хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Инх Хүслэнгээ бүгдээ хамтдаа хүлээж авъя. Тийм байна. Мөн гоо сайхны зөвлөх Замбаг баяр маань хүрэлцэн. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За, цацгаагаарэ. За, тэгээд өөртөө FT-χνээр суугаад микрофоноо зүвчээрээ. За, татаа сууч. Татаад микрофоноо FT-хэн. Энэ минийгээ бас тааруулчих болно шүү. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? За, та бүхэн энэ өдрийн мэндийг хүргье. За, манайх Generation Gap гэдэг нэвтрүүлэг байгаа. Тэгээ 3 үеийн төлөөлөл оролцдог байгаа. 1980 оны төлөөлөл би байна. За, баяр хүргэе 80 оны. За, манай 90 оны төлөөлөл маань затрал маань одоогоор өдөр ирсэнгүй байна. Миллениалхан тий. За, тэгээ манай 2000-ад оны төлөөлөл манай тэргэл маань байна. Жинзи үеийнхэн. За, тэгээ хоёр маань бас өөрсдөө танилцуулахгүй юу? За, сайн байна уу? Би болохоор бишрэл битийн бүтээлч менежер Хүслэн байгаа. За, бас ижилхэн Жинзи үеийн төлөөлөл байна. Жинзи. Гойштой манай Жинзи. Манай Замбаг. Би болохоор бас микрофоноо өөрлөгөө ойртуулаарай. Clarence брендийн худалдааны зөвлөх хийдэг. Бас Жинзи үеийн төлөөлөл. За. 2000-ад онд. За, тэгвэл баахан Жинзийн нэттэл ярих нь өнөөдөр хац тулхан тэгээд хац тулхан гэдэг байна шүү дээ. За, тэгээд зам төгжрэлтэй байна уу? Ямар байна? Гайгүй. Тэр зам гараад л ирлээ. Манай офисыг замын эсрэг талд байдаг байхгүй. За, ингээд манай бишрэлтийнх чи маш гой бүтээгдэхүүн төр нь оруулж ирдэг байгаа тий. Тэгээд ер нь бол мишэдоогоос авахулаад ер нь брэндүүд нь манай ээж байнга хэрэглэгч. За, тэгээд асуултаа асууя тий хэдүүлээ. За, тэгээд тэрглийн үед. За, бишрэл бити брендийн үйл ажиллагааны талаар гоё танилцуулаад яриа хэлхий гэж бодож байна. За, бишрэл бити болохоор ер нь дэлхийд алдартай гоо сайхан бол үнэрсний брэндүүдийг оруулж ирдэг байгаа. Тэгээ Монголын хэрэглэгчдэд санал болгодог. За, үүнийхээ хажуугаар болохоор үнэрсний соёлыг, гоо сайхан болон соёлыг тухайн салбарын тэр мэдээллийг зөв үнэн аль биесны байдлаар хүргэх талаар бас анхаарч ажилладаг тийм байгууллага байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Монголын эмэгтэйчүүдэд судалгаа хийж та нар одоо яг Монгол эмэгтэйчүүд байна илүүтэй ер нь хуурай арьстай байдаг тийм. Тэгээд ер нь судалгаа хийж бүтээгдэхүүн оруулж ирдгүү ер нь яадаг вэ? Нэг үл зүгээр л айгу энэ гайгүй бас гоё брэнд юм байна хамаагүй оруулаад тэгээд гэрээч гэдгүүл байх л та. Тийм ер нь манай брэндүүд бид нэр айгу юм багталтай байдаг. Бренди Shiseido, Clarins гэд брэндүүд маань болохоор ерөөсөө Аз эмэгтэйчүүдийн арьсанд яг зориулагдсан гэдэг. Тэгээ Shiseido болохоор ерөөсөө 150 гаруй жилийн түүхтэй 150 жилийн турш Аз эмэгтэй арьсыг судалсан тийм байгууллага байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө Аз эмэгтэй ямар онцлогтой байна? Одоо ялангуяа одоо Монголын нөгөө нэг уур амьсгал нь амар эрсдэрсэдэг шүү дээ. Тэгээ хажуугаар нь агарын бохирдолтой байдаг Улаанбаатар. Тэгэхээр яг энэ төрлийн асуудал дээр нь маш сайн тэжээлээр хангаж тухайн нөгөөний чиглэлийг алдахгүй байх тэр зэрэг үйлчлэгийг бол маш сайн цогцоор нь үзүүлдэг тийм брэндүүд байгаа. Тэгээ тэрэн дээр бол бид хэд айгу багталтай байдаг тийм. Тэгэхээр мэдээж манай бишрэлт чи маш олон ажилтнтай л байх л та. Тэгэхээр гоо сайхны зөвлөх юм байна тий. Тэгэхээр гоо сайхны зөвлөх гэхээр юу яа ерөнхийдөө дэлгүүр дээрээс хамт суугаад арьсанд нь ер нь бүтээгдэхүүнээ борлуулах хүмүүстэй яг тохирсон зөвлөгөөг нь үйлчлэгийг үзүүлдэг гэсэн. Одоо эмэгтэйчүүдэд хамгийн их тулгаартай одоо кремнийхээ өнгөө сонгох, нүрээ яаж будах уу, арьсаа яаж чачуулах уу одоо тий бидний арьсанд одоо яг ийм асуудал тулгараад байна гэдээ ер нь ол ирдэг. Одоо миний арьс сүлүүд ингээд амар гуужаад байна, ингээд юм будаг тогтохгүй байна. Сүлүүд амар батаг гараад байна. Энд одоо юу эргэлэх үү, яаж ачаалах уу гэдэг тал дээр нь бол зөвлөгөө гэж ажилладаг гэсэн үг. Тийм байна. Маш сонирхолтой. Одоо жишээлбэл бүтээлч менежерийн хувьд те гоо сайхны салбарын трендийг хэрхэн одоо тодорхойлж одоо хэрэглэгчдэд хүргэдэг вэ? Ер нь яг дэлхийн брэндүүд оруулж ирдэг учраас дэлхийтэйгээ хүл нийлүүлэн алхахыг илүү их зорддог. Угаасаа салбарыгаа ингээд ажиллах юм бол илүү нөгөө удаан хугацаанд арьсаа эрүүл байлгах тал руугаа чиглэж байгаа гэх юм уу. Тэгээ манай одоо Shiseido, Clarins зэрэг брэндүүдийн өөрсдөө баримтлагдаг зүйл нь болохоор одоо нөгөө aging graceful гэдэг шүү дээ. Одоо
тэр хөвширж байгаа, тэр насжилт, тэр одоо үрчлээсээ хайрлаад одоо тэр үйл явцаа ерөөсөө тэгж үзэн ятахгүйгээр хүлээн зөвшөөрөөд тэгээ гоё ингээд эргээр өөрийнхөө арсыг гоё хадгалаад эрүүл байлгая гэдэг тийм байр суурийг дандаа сурталчилдаг. Тэрийг нь ч гэсэн бидгээд өөрсдөө Монголын хэрэглэгчдэд сурталчлахыг аягүй хичээдэг. Одоо нэг хурд хугацааны үр дүн тийм чухал биш. Урт хугацаанд нь арьсаа яг хэмнэн эрүүл байлгах нь хамгийн чухал. Тийм. Тэр талаасаа тэгэхээр нөгөө тийм л ах л та. Нөгөө зарим бүтээгдэхүүнд чинь нөгөө шууд хэрэглэнгүүтээ хэрэглэсэн даруйдаа маш гоё ингээл гялзаал ингээд байдаг гэхээс илүү та нар байна урт хугацааны турш энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд явах юм байна. Тэгэхээр одоо Shiseido-гийн бүтээгдэхүүн зарим ингээд тийм л та нэг юм яриа бод шүү. Нэг бүтээгдэхүүнийг 3 сараас дээш удаан хэрэглэх юм бол хитрхээ арьсан тасан зогсоод байдаг. Тэгэхээр улирал тутамдаа солих хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ер нь Shiseido-гийн бүтээгдэхүүнд чинь ер нь солих боломжтой ер нь юмуд байдаг. Тийм шүү дээ. Одоо ингээл жишээ одоо ингээд нөгөө нэг цувралаараа байгаа шүү дээ. Тэнгүүд энэ нь болохоор энэ арьс тэдээс тэд насны ийм арьсанд зориулсан. За одоо жишээ нь болохоор энэ Vital Perfection гэдэг хамгийн одоо бест селлер энэ цуврал гэх юм бол илүү 30-аас дээш насныхан зориулсан. Унжилтыг өргөх гэдэг ч юм уу. Тэгээ ингээд ахиулаад яваад идэх байхгүй юу? Тэгээ арьс чинь ингээд 30 наснд байгаад одоо хөшрөөд 50 нас боллоо гэхэд нөгөө асуудлууд нь өөрчлөгдөд яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр асуудалтаа зөвхөн хураашаал тэр бүтээгдэхүүнээ хэрэглээд явна гэсэн үг. Тэр цувралуудыг санал болгоод тийм бай. За дамбгаас асуу. Тэгээ хэрэглэгчийн одоо хэрэглэгчтэй хамгийн их сонирхож асуудлууд ерөөхдөө юу байдаг вэ? За хүмүүс ер нь бол хамгийн их нь бол манай Монголд хамгийн тулгардаг асуудал айгүй эстэс уур амьсгалтай. За тэгээ үлгэр солигдох болгоно ингээд хүмүүсээс ингээд нэг бол амар арцаагаал амар гуужаал хуурашаад байдаг. Тэр асуудлуудыг юу яг ингэж хандл хийж тэ яг зохицуулж ингээд улирлаа ингэж давж ингээд явахыг нь бол хүмүүс айгүй их сонирхон. Энэ тэр нь бол их хүмүүс тохиолддог проблем бол байдаг. Тэрийг болохоор яг нөгөө хүмүүс яг нөгөө хоолоо идэд яг ингээд юу яадаг шиг одоо улирлаа ингээд солигдоход ингээд ядрахгүйгээр давж болдог шиг яг арьсаач гэсэн ингээд улир солигдож явах явцад заавал тэгжтэй хураашуулаад тэгж every breakout хийлгээл юм бол байх шаардлагагүйгээ яг улиралдаа тий за өөрийнхөө нас биеинд арьсны онцлогонд юм тохирсон бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд явах юм бол бас тэгж асуудалгүй давах ер нь юутай байдаг боломжтой бололцоотой юм бол байдаг гэсэн үг. Nice. Тэгэхээр ер нь сүүл тэгэхээр ер нь яг нэг хувийн болгонд яг персонал талдаа зөвлөгөө өгвөл аягүй зүгээр байдаг. За таны гол нь тэр нь бас хүн нөгөө өөрийгөө аягүй сайн ажиглах хэрэгтэй гэж бодож байна. Чи өөр шүү дээ. Яг нөгөө хүн болгоны давтагдаж шүү гэдэгс хүн болгоны л арьсны онцлог өөр байгаа. Тэнгүүд нь одоо өөрөө чинь арьс одоо тосон бүтээгдэхүүнийг яаж хүлээж авч чинь, усан бүтээгдэхүүнийг яаж хүлээж авч чинь. За өглөөдөө нэг ийм юм төвчүүл болохоор юм байна. Оройдоо ийм юм төвчүүл болохоор юм гэдэг өөрийгөө аягүй сайн ажиглаж агаад за тэнгүүдээ брендийнхаа дуудалтааны зөвлөгтөө ингээ сайн ярилцаа. За энэ нь бол яг ийм орчин арилгатай юм байна. Энэ нэг ор хэрэглэл ингэж хэрэглэдэг юм байна. Ингээд нэг бүтээгдэхүүнийг зөвхөн ганцхан одоо хэрэглэгээр биш 2-3 төрлөөр бас дахиж ингэж хэрэглэж болох юм байна гэдгийг бас ер нь суралцаад гоё хамтдаа ярилцаад ер нь бүтээгдэхүүнээ сонгож ер нь бол би зөвлөгөө өгдөг. Тэгэхээр гоё хамтарч хийд юм байна. Тэгэхээр одоо та нар жинзийн үеийнхэн чи одоо айгүй эрт бодож эхэлсэн тий. Та нар одоо манай ог 13 мөрөвтэй ижил бодоод байгаа одоо ёо энэ яг зөв үү буруу юу. Энэ дээр бол одоо яг цаг үе одоо трендэд дагандаа дагаад ер нь бол будаж болно. Гэхдээ насныхаа онцлогт ер нь бол тааруулж бодох хэрэгтэй. Дөнгөж будаж эхэлж байгаа хүмүүс ер нь бол мэдээж маш зөв цэвэрхэн орц найрлагатай хүнд металл агуулаагүй будагнуудыг будахаас гадна эргээгээд бас тэр будагнаас арьсаа аягүй сайн хамгаалах хэрэгтэй байдаг. Манай тас бол бүр хүн болгон тэ өдөр тутамдаа заавал зөвлөх ёстой зүйл. Тэгээ багаас нь тэ наны тусаа төрчих. За төрсөн чинь өдөржингөө явжаад орой ирлээ. За тэнгууд нэг угаагаа цэвэрлэх хэрэгтэй. Будгсан бол будгаа бүтэн арилгахгүй бол тэр чинь чамд эргээд ингээд хор хохирол ингээд очуулнаа гэдгийг дөнгөж бодож эхэлж байгаа хүмүүс бол тэрийг аягуусаа ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэнгууд аягүй гоё зөв цэвэрхэн орцсон арилгатай одоо тийм нэгдүгээрт одоо дүүргэгч бүтээгдэхүүн баг агуулсан гэдэг чинь ядаж л удаа хэрэглэн гэсэн бүтээгдэхүүний. За тэнгууд хүнд мэтэл агуулаагүй гэх юм бол юу яана гэсэн хөшрүүлэхгүй гэсэн. Арьсыг чинь гэмтээгээд авахгүй силикон, парабен агуулаагүй. Ер нь тийм аль болох веган, эрээстэй шувын байгалийн гаралтай тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг ер нь
энэ л хүн болго хэрэгжилж авах хэрэгтэй. Тэгхийн бол одоо өөрийнхөө одоо байгалийн гоо сайхныг л дэмжиж гин гэсэн үг. Тэгээс огт тийм хиймэл юм авчираа тий нагаад байхгүй гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл сая ярьлаа шүү дээ тий арьс амар имзэгшдгээ одоо ингээ буруу явал одоо тэгээд энэтэй холбоотой нэг асуулт асуух гээд сүүлийн үед одоо ингээд хүчтэй аппарат гүн цэвэрлэгээ химийн хүчтэй гуйжуулалт энэ төр гэл зөндөө хийгдэг болсон шүү дээ. Энэ нь арьсанд одоо ямар сөрөг нөлөө үзүүлж байна? Ер нь одоо хүчтэй үйлчилгээ яг нөгөө нэг гоо сайхны салааны төвшөнд үзүүлдэг тиймэрхүү үйлчилгээг болвол авах нь хувь хүний сонголт нэгдүгээр. Тэгээд мэдээж хэрэг нөгөө нэг айгүй өндөр үр дүн аваад явж байгаа хүмүүс бол байгаа байх. Гэхдээ нөгөө нэг илүү тренд дагах амар ингээд нөгөө хөөсрөх эсвэл маркетингийн золиос болох айгүй магадaltaй байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө саяхан нэг амар тренд болоодсэн нэг юм red light mask гэдэг байсан шүү дээ. Та харсан бол нэг юм улаан гэрэл хасдаг тийм нэг маск хүн болгон гэртээ аваад ямар байгаа шүү. Тийм тэрийг ингээд гэрийн төвшөнд ингээд хүн болго хэрэглэж болно. Нэстэ нэр өөрчлөөс барилган тийг ингээд айгүй гоё үр дүнтэй гэдэг боловч арсны эмч нарын зөвлөж байгаагаар бол тэр айгүй нөсөө толб үүсгдэг гинэ. Тэгээд нөгөө нэг Аз арьс чи өөрөө нөгөө меланин айгүй идэвхтэй тийм арьс байдаг. Тэгэхээр ингээ айгүй хурд нөгөө сэвтгээд айгүй хурд ингээ харлах гад төсөө толб үүсгээд. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг сөрөг зүйл нь одоо маркетингийнх угаасаа л хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр яг сайн судалж ийж хийхгүй болвол зүгээр нэг инфлюенсер сурталчлаа гэд тэрийг дагаад хэрэглэж болохгүй гэж боддог. Тийм тэгэхээр хамгийн нэгдүгээрт тавигдах юм нь болохоор тэгэл мэдээж хэрэг хэрэглэж байгаа бүтээгдэхүүн мэдээж хэрэг хажуугаар нь нөгөө нэг хооллол стресс гэдэг зүйл ингээ бүгд бацаараа байж иж гоё арьс бүтээх боломжтой болно гэсэн. Шүүд нэг бүтээгдэхүүнээс супер үр дүн хүсээд байхгүйгээр те харилцсан. Тэгэнгүүтээ одоо энэ асуудлуудыг ерөөсөө одоо энэ арьс арчилгааны бүтээгдэхүүнээр янзалж их үү бодгогч юу хөө арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээд хүссэн үр дүнгээ ер нь бид нар хүрч чадах уу? Одоо чинь ингээд шашаад байгаа байна. Тана Clarence гэж юм шиг. Clarence Франц дуудлага нэг Clarence гэж. Clarence гэхдээ Монголд бол англиар Clarence гэж гараад хэлж чадхагч. Clarence. Clarence-ийг яг би хэд удаа хэрэглэжсэн. Тэр нь болохоор манай найз яг Германд байдаг байхгүй. Тэгээ над руу нэг ийм simple mempelтэй ийм сетер явуулчихсан чинь усан сүртэй байгаадсэн. Надад зүгээр нөгөө нэг ийм ягаан өнгөтэй одоо арай өөр байгаа. Clarence арай нэг ийм ягаан зөөлөнтэй. Тэгээ тийм байгаад тэр нь болохоор зэрэг надад зүгээр юм юу байсан. Тэр зүгээр нэг юм хуурай арьстай хүнд бол зохимжгүй санагдсан тийм. Тэгээ нэг юм жоохон усан сүртэй байсан уу? Усан сүртэй байдаг Clarence. Ус тос аль алийг хослуулсан технологиор энэ бол алдартай байдаг. Одоо манай Double Serum гэдэг бүтээгдэхүүн манай best seller бүтээгдэхүүн гэж явдаг. Энэ нь болохоор ингээд шахангууд ингээд шууд хоёр бүтээгдэхүүнд гардаг гэсэн. Тэгмэд нэг нь ус нэг нь тос. Аль нь вэ? За би нэг задлаад. Энэ юм бэ тий. Ус тос хоёр нь зэрэг гарч ирнэ гэсэн үг. Тий, савлгаа нь ингээд одоо ингээд харуулсан. Энэ ингээд дотроо ус ингээд гаднаа тос байгаа байхгүй. Тэгээ холчин. За тэгээд ингээд гарах юм бол шууд ус тос хоёр ингээд хамт гардаг гэсэн. За тэнгүүд ус одоо бүтээгдэхүүн чинь ингээд зөвхөн усан цуурсаа зөвхөн тосон сууртай гэдэг шүү дээ. Тэрний хонд ингээд ус тос ингээд хоёуланг ингээд хамт ингээд гараад өгөх юм бол усаараа аягүй сайн чийгшүүлээд тосоороо буцаад тэр өгсөн чигээ төгжиж өгдөг байхгүй юу. Тэнгүүд энэ бүтээгдэхүүн бол 22 төрлийн ургамлын найрлагатай. За гол орчин нь бол турмерик гэж явдаг. Турмерик ч одоо тий антиоксидант, за стрессийн эсрэг эсрэгтэй одоо эсвэртгээс хамгаалж байна гэсэн. Энэ бол хөвгшөлтөөс л хамгаална гэсэн үг ерөнхийдөө бол тий хялгсан өвчлийг багасгах тий арьсны одоо хүчил төрөгчийн хэмжээгээр хангана, тэжээлээр хангана. За давхар ер нь бол барьерыг аягүй сайн дэмжиж өгдөг. Одоо арьсны чинь өөрийнхөө тахлаа гэсэн үг. Тэнгүүд энийг бас хүмүүс нөгөө заавал хөвшин хүн хэрэглэн гэж ойлгоод байдаг. Тэнгүүд энэ бол 20-д настай барьер нь амар гэмтсэн одоо эмзэг арьстай, улаалттай юу ч төрсэн хүлээж авахгүй байгаа хүмүүст бас аягүй сайн тохирдог. Тэгээд бас халуун орнуудад зуны цагт нөгөө одоо наран шалгахын газруудад энэ нь бол аягүй сайн борлуулагддаг. Тэгээд витамин одоо арьсын ер нь бүхэл дахлагын дэмжиж өгөх учраас одоо ер нь манад одоо намрын цагаар ер нь бол аягүй хэрэгтэй бүтээгдэхүүн одоо арьсанд түлэгдсэн арьсыг бас аягүй сайн хэмжүүлж өгдөг. Тэгээд ер нь бүх насныхаа нь бол хэрэглэх тохиомжтой байдаг. Одоо ерөөс ингээ миний байнгын асуулт л та. Арьс арчилгааны бүтээгдэхүүнээр арьсаа хэрхэн зөв тэ арчлах тал дээр
зөвлөгөө өгөөч одоо олон хүмүүс өөр ярьдаг л да. Өөр ярьдаг. Тийм үр дүн энэ бол нөгөө тийм яг үр дүний хувьд бол хүмүүс нөгөө түрхэл шууд гойлчин гэж боддог байхгүй юу. Энэ бол хамгийн өрөөсгөл ойлголт. Тийм бол байхгүй шүү дээ. Хамгийн түрүүнд та арьснаасаа түрхэд анзаарах хэрэгтэй юм гэх юм бол одоо тэ энд нэг спот байгаа тэр нь альчлаа гэхээсээ илүүтэйгээр миний арьсны бүтэц ямар байна вэ гэдгийг нь бол харах хэрэгтэй гэсэн үг. Зөөлхөн уян хатан байна. Зөөлөн уян хатан тэг нүхжилчин хэр мэдрэгч чинь зөөлөрч үү те тэрийг нь бол аягуулсан арцаацсан байна уугүй вэ нөө. Тэг эндээс хуулаас арьснаа чи ямар байна те арай өнгөн ингээд нүрээ угаагаад ингээд амар улаачдаг бол тэр улаалтны хэр ингээ зэргийг нь бол 7 хоногийн дотор нь бол манай бүтээгдэхүүнээс нь бол мэдрэх боломжтой байдаг. Хамгийн түрүүнд тэгэхээр бүгдээрээ бүтцийг хана гэсэн. За тэрнээс энэ бол цаашаа эрчимтэй нь бол ингээд нэг савыг гэж хэрэглээд дуслаа гэхэд энэ бол нүдэнд харагдахгүй зүрдэнгүүд бол бүгд аягүй сайн харагдаж эхэлдэг. За тэнгүүд яг төрхөнгүүд шууд мэдэгдэх хэвээр үнэртэн болол зүгээр шууд чигшил одоо тий гой булцгаар чигсэн уян хатан тийм гой энэ бол харагддаг. Одоо саяас минь одоо ингээд төрсөн төрхийг ороо харуулах юм бол шууд харагдаж байгаа. Энэ глови энэ болохоор яг тийм глови хөлбөр. За тэнгүүд сүүлд слайд гэдэг төрлөн гасан тэр нь болохоор яг юу ч төрхээгүй юм шиг. Гэтэ үр дүн нь ижилхэн. Бас ийм гоё төрлүүд нь бол байдаг. За арьс арчилгааны зөв арчилгаанд гэх юм бол яг арьсныхаа яг төрлийг нь бол сайн олж мэдэх хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. Тослог холимог арьстай хүн байна. Тэгснэ хуурай холимог арьстай хүн байна. За хуурай арьстай хүн бүр амар тослог арьстай хүн байна тийм үү? Зөндөө байгаа. За тэнгүүд хуурай арьстай хүмүүс бол жоохон нөгөө хөөсөн цэвэрлэл миний хувьд бол ингэж зөвлөдөг л дөө би бол одоо нөгөө гоо сайхны салбарт одоо ингэж зөвлөгөө өгдөг баг 2 дахь жилдээ явж байгаа. Энэ хугацаанд энэ бол анзаарсан зүйлүүд гэх юм бол хуурай арьстай хүмүүс хөөсөн цэвэрлэгчээр өглөө оройгоо цэвэрлээд тавлан хураашаал гэдэг. Тэнгүүд хүмүүс нөгөө юу хаадаг. Би бол угаахаас байдаг. Юм хэрэглээлийн нь ерөөсөө зүгээр болохгүй ингээд тэр амар хурааштай явж оройгоо савгаар угаагаад байдаг. Тэнгүүд юу хэрэгтэй хураа арьстай хүмүүс аль болох юм сүүн цэвэрлэгч юм уу те мицэл усаар ер нь аль ачаад хөөсөн цэвэрлэгчийг ер нь бол оройдол хэрэглүүл зүгээр байдаг. Бас ихэнх амар түгээмэлээдэг асуудал нь бол өглөөдөө амар хүнд цэвэрлэгчээр угаагаад байдаг. Миний анзаарснаар бол те орой угааж байгаа тэр те оройч нь бол тоос шороо ингээд будаг бүх юм арилгахын тулд аягүй хүнд цэвэрлэгчээр угааж байгаа. Тэрийг өглөө дахиад хэрэглэжингүүд одоо арьсандаа чи ингээд микробиомод гэдэг байгаа шүү дээ. Бичил бактериуд тэднийг ингээд бүгдийг алга болгож байгаа гэсэн үг байхгүй. Тэр чинь бас өөрийн чинь одоо арьсны дахлааг дэмжиж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсө бүтээгдэхүүнээ амар зөв сонгох хэрэгтэй байна тийм үү? Тийм яг зөв сонгоод зөв дараалалаараа ингээд яг зөвхөн таны арьсны зөвс одоо зөвлөгөө өгнө гэсэн үг. Одоо би бол ингээд хүмүүс ирээд одоо яг та энэ цувралыг ол хэл гэж хэлдэггүй. Танд одоо тий за хоёул арьсны эмзэг байгаа чинь эмзэг арьсны хөөсөн цэвэрлэгч хэрэглээд гэхдээ энэ бол ерөөсө хураашилдаггүй. Артаас нь яг адилхан тоникийг хэрэглэчи. Гэхдээ хоёул одоо жоохон тий 30 гасцсан жоохон хөшөлтийн шимсэмдэг ажиглаж байгаа учраас за энэ дабл серум хэрэглэчи. Тэнгүүд оройдоо олонгууд жоохон өтгөн бүтэцтэй тоос өглөөдөө жоохон гэлэн бүтэцтэй тоос гэх мэтчлийн нь бол хувь хүн болгонд тэгэж одоо энэ зөвлөгөө авбал аягүй зүгээр байдаг хамтдаа ярилцаад тэгээ ярилцж байгаа хавцтай хүн ч бас нэг өөрийгөө олж нээн би нэрээ тэгээд ах шиг байсан шүү. Нэрээ л яг ингэнгүүд батг гараад ирсэн. Яг ингээл онцчонгууд ерөөсө болохгүй байсан гэдэг. Тэгээд хүмүүсээс юм хугацаанд бас өөрийг аягаасан. Олж мэддэг. Арьсны төрлөө зөв тодорхойлоогүй бүтээгдэхүүн сонгол одоо ямар үр дүнгууд одоо сөрөг нөлөө гэх үү? Эрсдэл гэх юм бол нэгдүгээр одоо тэр чинь яг 100% гүйцэтгэх амлсан үйлчлэгээ өгч чадахгүй байна. Хоёрдугаар бас хашилж ашлагын чашийн зүгээр юу яж болно таарахгүй яг юм зүгээр л яхав нэг амар тэгж breakout хийхгүй амар хүндрэхгүй зүгээр л байгаад байна гэж бол бодож байна. Тэнгүүдээ яг зөв тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол энэ өдрөөс өдөрт хэрэглэх тусам л олон гой санагдаад байдаг. Ялангуяа би бол Clarins brand-ийг бас юм сая бишэлтэд орчихсан цагаас нь бол өөр ажилтдаг болсноос шин байнга хэрэглэж байгаа. Тэг хугацаанд энэ бол хэрэглэх тусам л надад энэ бол гой санагддаг. Одоо төрөх тусам л нэрэл ингэж шүү гэдэл юм бол аяга гоё байдаг. Бас бүтээгдэхүүнүүдээ нөгөө ингээл цаашдаа ингээ гүн гүнзгий ингээд одоо орчин найлгуудаас нь ахуулаад аягуулсан судалдаг учраас ер нь аягүй ихтгэлтэй ер нь хүмүүст ер нь бол зөвлөж чаддаг. Энэ бол яг л таны ярьсан мэдээж дэлхийн гоё брэндүүд оруулж ирж байгаа учраас яг ямар таажсан та нар нүүр бардам. Тэгээ би бас бидурт бас боддгийн мэдээж энэ том дэлгүүр оруулж ирж байгаа учраас хадгалтын горим, ачилтын горим бид нар чинь бүгднгийн дандаа стандартын дагуу явж байгаа учраас энэ бол угаасаа best гэж бодож байгаа. Тэгээд яг нөгөө хүмүүс ингэдэж шүү дээ та нарыг ингээл зөвлөгөө өгөө байж тал та нарын арьс руу хараад та нар өөрсдөө хэрэгэлдэгөө та нарын арьс ягаад ийм гоё болох байгаад гэдэг ч юм уу тиймэрхүү ер нь байдлаар тулгарч ирсэн үү?
хандлага тулгарч ирсэн юм болов. Би болохоор яг нөгөө нэг тэр тухайн газар байдаг болохоор санагдахгүй юм байна. Би яг нөгөө худалдааны зөвлөхүүлтэй нэг тийм харсан хандлага яг хандлага гаргад юм байл шүү дээ. Миний хувьд болохоор яг нөгөө хүний одоо гоо сайхан тийм эмэгтэй хүний одоо ингээ хамгийн гоё мэдрэмж өгдөг зүйлүүдэд ингээ зөвлөдөг учраас энэ өөрөө бас аягүй гоё байх хэрэгтэй гэж бодоод ирнэ. Айс ажиллах нэр бодолтонд бол их анхаардаг. Тэгээд энэ бол хүмүүс чи ямар гоё бодод төрсөн, ямар крем төрсөн тийм. Юу чи аль нь ингээ чи баг гоё харагдчихгоо би тэрний авч байгаа гоё болчих юм санагддаг тийм. Тийм ер нь бол угаасаа нөгөө шууд хараал тий контактлал за одоо өөрөө гоё байж ер нь хүмүүст одоо тий ингэрээ тэгэрэй гэж зөвлөн гэж боддог учраас тийм их зүйл дээр бол хувьдаа бол аягүй их анхаардаг. За тэгэнгүүтээ одоо тий яг хэрэгжилж үзсэн сэтгэлээ бол би яг хувийнхаа зүгээс аягүй хуваалцдаг. Энэ бүтээгдэхүүний нэрээ ингээл хэрэгжилчих амар гоё байдаг. Аягүй удаан дуусдаг юм бэлээ гэдэг ер нь бол яг амьдралтын бодит практикал юм туршлагатаасаа ер нь бол хуваалцахаар энэ хүмүүстээс илүү сонголт хийх нас нэмэр болдог. Тэгэхээр одоо нөгөө гоё эмэгтэйчүүдийн баярлах чинь тий олон улсын эмэгтэйчүүдийн дэлхийн одоо олон улсын 3 сарын 8 гэдэг бол хамгийн гоё баяр гэдэг. Тэр баяраар бол би бол энэ гоо сайхны шишидогийн ийм гоё юм бэлэг аваад би бол баярлна. Танаа дээр гоё юм сетүүд байна уу? Бэлгийн ямар гоё сетүүд гарсан байна. Тийм гоё юм байвал бас манай хүслээ сонирхуулаач. Мартин ам олон улсын эрхийг эмэгтэйчдийн эрхийг хамгаалах өдрийг Бишрэл бьюти айгүй одоо нөгөө чухалчилж ач болох. Ястаа яг л өгдөг шүү дээ. Тийм өгдөг. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө нөгөө нэг тухайн жилийнхэн бараг л хамгийн том хямдралыг тийм үзүүлдэг байгаа. Тэгээд гоё шидэмшидэр хямдарч байгаа юм. Тийм хямдарч байгаа манай. За бэлтэр их чинь одоо. Бүх одоо эмэгтэй өнөртнүүд болон Shiseido бусад гоо сайхны брэнд Clarins брэндүүд маань 50 хүртэлх хувь. 50%. Үгүй өнөөдөр хитэн бэлээ. Хизээс эхэлж байгаа. 3 сарын үнэртний хямдрал бол эхэлсэн байгаа. Гоо сайхны брэндүүд болохоор 6-аас 8-ны дуусна. 3-8-ыг дуслаа. 8-ыг дуусна тийм. Яа намайг гадшаа гэсэн. Тийм ээ. Тэгэхээр 50% юу тийм. Тийм ер нь 50%. Ямар гоё юм бэ? Бэлэг сонгохдоо заавал скин кэртэй тухайн үнийхээ арьсны онцлог үнэхээр мэдэхгүй сонгож чадахгүй шүү дээ эрэгтэйчүүд. Тийм учраас бас заавал скин кэрхгүй бас мейкап бас байж болно. Одоо гоё Clarins бас уруулын lip gloss бас аюу алдартай. Энэ харин gloss ямар гоё юм. Би араар зурж oil байгаа. Бас бэстлер ямар гоё юм тийм үү. Одоо энэ oil чинь бүр амар яг энэ гоё бондор бүтэлтэй. Энэгээр урууландаа төрөхөр нь бол амар гоё мэдрэмж. Одоо өөрөө төрөгцсөн байгаа юу? Тийм би бас банк Clarins-ийн уруулын lipstick тэгээд бас gloss-уудын ер нь банк хэрэгэлдэг. Gloss-ууд. Тэнгүүд голны эдэр чинь давхар будагнаасаа гадна дахиад бас skin care орчин айлхтай байхгүй юу. Тэнгүүд та будна өнгө оруулна мэдээж гоё харагдана. Үүнээсээ гадна маш сайн чигшин давхар уруулаа эмчлээд явж гинэ гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ манай lip oil бол үнэхээр гоё сонголт байдаг. Уруулын бодог эмхтэй хүнд бас айгүй гоё байдаг. Тийм шүү дээ. Тийм тий. За сабаглаа бодлоо айгүй гоё байдаг. За тэгэхээр бишрэлт чи одоо ерөнхийдөө хаана байрлаж байгаа юм нэрээ? Усын их биш ээ. Шангирэлэд байдгүй. Юунд байгаа шүү? Наран ирэлээд. Наранд байдгүй. Наранд байхгүй. Хаана байдаг? Манай төв салбар бол бишрэлт ихтлэхүүр гээд Тэнгисийн замын ажиллаж байгаа. За тэнгүүдээ бас дахиад нэг том салбар хэм бол Шангирэлэ молын нэг давхар бишрэлт beauty гээд манай Clarins үнэртэй онс Shiseido гээд бүх хэл брэндүүдийг маань асуусан том дэлгүүрээс байрлаж байгаа. За тэгээд Central Tower-ын 2 давхарт байрлаж байгаа. Central Mall-д байрлаж байгаа гээд ер нь бол бас E-Mart-ийн салбаруудаар бас байрлалтай. Бүх салбаруудаараа бүх салбаруудаа ер нь 50% бүх салбарууд хямдрал зарлагдаж байгаа. Тэгээ нөгөө дууссан бүтээгдэхүүн байхгүй үстэй. Авах гээд очсон тий. Очоод орцсон чи тэр класс юмс чи байхгүй байж таарах юм байгаа биш үү? Хизээс гисэн бэ? 6-аас 8-нд тэгтээ дууссан байж магадгүй шүү. Та 6 яаж юм шүү дээ яана. Гэтэ бид нар бүх эмэгтэйчүүдтэй одоо баярлуулах хүртээмжтэй байх зорилго нь бол бүх бүтээлчтэй аягүйсэн бэлтгэж ажиллаж байгаа. Мэдээж бүх хүмүүсийг баярлуулах зорилготойгоо. Бас бүр яг бүтээгдэхүүн ахаа мэдхгүй бол бас gift card авч болно тийм. Тэгвэл манай gift card яг special edition зөвхөн Martin 8 зориулсан аягүй гоё зураач бас сурсан гоё бэлгийн карт байгаа. Ямар ч эмэгтэйхүүн хараад баярлахаар ер нь. За тэгэхээр 3 сарын 8-нд ирчүүдээ. Яг гоё стан нэр би бол ийм гоо сагны бүтээгдэхүүнд ч юм уу яг ийм юмд аягүй дуртай шүү. Хүн үлдээвэ та нар. Эсвэл энэ гоё Shiseido-гийн Clarins Clarins
Айгу муухай илчлээ уучлаарай. Тэгээд зүгээр ийм гоё бүтээгдэхүүнээр хямдарсан байгаа юм биш үү? Ирчүүд маань нэрээ гоё эмэгтэйчүүдтэй, ээжүүдээ, ихчтэй, найз зохиндоо дүүдээ, албан байгууллагынхантай, албан байгууллагын 30-40 хүүгнүүдтэй харж явдаг хүнтэй, тий? Карашуудтай. Гоё боломж байна. Намайг гардаг манай карашууд. Би ч одоо энэ бишрэлтээс л юм авмаар шүү. Олондоо. Тэр ханаалын тэр доод Монгол ичдэг тэр жижүүтээр нь үлдээчээ. Юу явуулчихгүй дөө ичээд байвал те. Цэцэг мэцгээр яах вэ? Цэцэг авахгүй би одоо хэлсэн шүү. За захтай. Баярлалаа нэрээ. Үнэхээр гоё. Ерөнхийдөө манай бишрэлт чинь ер нь яг гоо сайхны бүтээгдэхүүнүүд яг энэ шишэдэг Clarence 2 л оруулж ирдэг. Өөр бүтээгдэхүүн байдгүй. Өөр бүтээгдэхүүн байгаа. Зөндөө байгаа юу? Мейкапууд байдаг те. Стил аудер, ланком. Нэртэнгүүд бол Ланком битүү шүү дээ. нэртэнгүүд бол битүү байгаа. Тэгээ битүү байгаа. Ланком бас гоё шүү дээ. Ер нь дэлхийн хамгийн том Тэгээ манай ээж ихэнхдээ айгүй хэрэгэлдэг. Тэгээд хараад ангууд их амар Ланком чинь тэгээ бас өөр бас нөгөө нэг шинэ одоо нөгөө Shiseido чинь өөрөө том групп компани. Тэгээд энүүсийн охин компаниудын брэндүүд бас орж ирж байгаа. Анеса зөвхөн нарны тусаар дагнасан Анеса гэдэг брэнд байдаг. Анеса тийм солонгосын. Азийн Япон брэнд байгаа. Тэгээ Азийн номер 1 гэж явдаг. Борлуулалтаараа тэргүүлдэг. За тэгээ хажуугаар нь Fino гэдэг бас бүр нэлээд тренд болсон, нэлээд шуугилсан үс арчилгааны брэнд байгаа. За хажуугаар нь бас Senka гэдэг брэнд байгаа. Тэр нь болохоор яг нөгөө арсны цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд байдаг. Тэр одоо нөгөө саяны ярьсан брэндүүд маань болохоор илүү хөшрөлтийн эсрэг болвол Senka маань жоох өсвөр насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, хүүхдүүдэд тохиромжтой тийм цэвэрлэгээний бүтээгдэхүүний бас боломжийн үнэтэй хажуугаар нь тийм байна. Тэгэхээр ер нь нөгөө нэг ингэдэж штэ нэг эмэгтэйчүүд ингээл сүүлийн үед ингээл TikTok ч юм уу Instagram-аар амар их ингээл нөхрүүд нь бэлэг өгөхгүй төмөс царайлангууд өөртөө бэлэг өгөөлэдэг штэ тий. Тэгээ бичлэгүүд ер нь яваад байдаг л та. Гэхдээ зүгээр яг тэрийг өгж боддог. Тэр соёлыг ер нь өөртөө эмэгтэйчүүдтэй бэлэг өгөх, нэг бол эмэгтэй хүн өөртөө гоё бэлэг өгөх соёл ер нь ямар байв? Та нар заримдаа нэг жоохон сэтгэл готрол ч юм аа юм төрлөө өөртөө бэлэг өгдөг. Тэгдэггүй ер нь яадгүй. Энийг өөр та нар гэж боддог. Өөрийгөө гоё эрхлүүлэх хэрэгтэй шүү дээ. Хайрлах тий. Манай чинзээ үеийнх нь аюу шал өөр шүү. Манайхан бол яаж хийж байгаа л хил ам таталсаар гад нөхрөөрөө л ахуулна. Та нар бол өөрсдөө ах уу? Би даасан хүмүүс шүү. Би бол уруулын бодогны коллекшн тий. Энэ том одоо гоо сайхны индустрид ажиллаж ирснээс хойш нь гоё уруулын бодогнуудыг нь хагаа зэн тий гоё уруулын бодогнууд бүгдийг яг авдаг. Тэгээд энэ чинь бол өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр өөртөө гоё хичүүчиж юм тий. За одоо ингэж үргэлжлэл заавал яг хүнээс үлэхгүйгээр өөрийгөө бас хайрлах гоё гэж байна. Хүн ингэж болж ирснээс те өөртөө хайртайгаад өөрийгөө эрхлэх шиг гоё юм байхгүй шүү. Хүслээ яасан гэсэн бэ яна. Тэгээ нөгөө тэмдэглэлт өдрүүдийг заавал хүлээхгүйгээр зүгээр өдөрч гэсэн гоё тэмдэглээд. Өнөөдөр ямар гоё нартай өдөр вэ гэж бишрэл битийг зорих хэрэгтэй. Ямар гоё юм бэ? Бороо орчих. За бишрэлтээ ой. Энэ ямар амар маркетинг вэ? Амар гоё юм бэ? Хүү ямар сони юм бэ? Өнөөдөр би бүдрээд унчлаа. Нэг тийм амьдралд ягаад чи бүдэрчингүүд гэгээлэг уншаа бишрэлт орлоо. Тэгээд уруулаа бодож үзэл өнөртөө цацаа сэтгэлэн бүр сэргээл. Ямар гоё. За тэгээд заримдаа чи үнгөө ороод бодчмаар үнэхээс зүгээр засчмаар гардаг үе ч бас байдаг шиг бичлэл рүү ороод зүгээр л урал гоё өстой гоё. За баярлалаа гэсэн дараа мөнгөтэй болохоор санаа зовстой би яг дараа ирж авна гэд. Тэгэхээр тийм үед Улаанбаатар эхлэгүүрийн тэнд би зөндөө тэгчихсэн. Тэгээд өндөө би очиж авч чадаагүй намайг уучлаарай одоогоор. Тий, тестийг чи хэрэгсэлд уучлаарай гэдэг аваагүй л дээ. Одоогоор аваагүй байгаа гэдэг. Сэтгэлд үлдсэн авах зөстой юмнууд зөндөө л байна гэх тий. За тэгээд одоо манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт асууя. Гоо сайхны бэлэг сонгохдоо юуг хамгийн түрүүд анхаарах хэрэгтэй вэ? Юу гэж бодож байна? Эрэгтэйчүүд маань, нэг бол эмэгтэйчүүд маань. Заавал эрэгтэй гэхгүйгээр ерөөсөө бүтээгдэхүүн сонгохдоо болов мэдээж ер нь бол яг тэ бэкграунд чанарыг харах хэрэгтэй. Орц найрлага. Тийм, орц найрлага аягүй чухал. За тэгээ хийж байгаа, үйлдвэрлэж байгаа тэр явц, тэр компани бүтээгдэхүүндээ хандж байгаа явц аягүй чухал байдаг. Clarence брэнд болохоор B Corp гэдэг аягүй том сертификатыг авсан байдаг. Энэ нь болохоор бас тийм олон компанид өгөөдөггүй нэгдүгээр ажилчтай хандж байгаа байдал. За байгаль орчинд хэр хандж гин, хэр их хог хаягдл үрдүүлж гин тэ. За тэнгүүдэд давхар тэр одоо
энэ ургамлын гаралтай энэ бол бүгдээр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд тэр ургамлаа яаж тарьж гин яаж түүж гин гэдэг чинь айгүй чухал байдаг байхгүй юу? Тийм. Энэ бол миний хамгийн мэдэж авсан хамгийн гоё зүйл гэж би боддог. Одоо тий энэ бүтээгдэхүүн миний гарт ирэхээс өмнө одоо хэдэн зуун шат дамжлагыг дамжаад хэдэн 10 хүнийг ингээд тий хүч хөдөлмөрийг ингээд шингээж ирсэн. За тэгээд тэрийг би борлуулад хүнд ингээд юу яаж юм гэхээр тэр нь үрдэн гараад хэрэглээд таалагдж ихэхээс талайгүй гоё зүйл байдаг. За тэнгүүд Clarence болохоор domain Clarence гэдэг айгүй том лабораторитой. Тэр нь альфийн нуруунд байрладаг. За тэнгүүд дандаа юу байдаг гэсэн ингээд битүү ингээд уулын нуруу дагансан ингээд ургамлаа тарьдаг гэсэн. Тэр нь болохоор дандаа яг цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь ордог. Бүтээгдэхүүн дээр шууд ингээд domain Clarence гэж бичсэн байгаа. Тэгээ яг юм open air лабораторитой. Тэгээд яг тэнчнээс гол нь бүтээгдэхүүнүүд чинь ингээд тийм гоё ингээд жилдээ нэг л удаа дэлбэлдэг цэцэгний охин авахын тулд бид нэр зүгээр ингээд шууд машинаар ингээд тэрэндээ ингээд одоо будаан хорож байгаа юм шиг тэгж авч болохгүй шүү дээ. Тэгмэд одоо ажилтны бүгд ингээд гараараа ингээд бүр ингээд чимхэд нэг бүчл ингээд жол авдаг. За тэгээд тэрнийхээ тийм тэгмэд маш олон хүнд тэр чинь бас эгээгээд ажил өгч байгаа. За тэр нь тэгээд бас тэргээр амьдарч гэдэг чинь энэ бол энэ бүхний ард ганцхан бүтээгдэхүүн байгаа юм шиг харагдж байгаа боловч энэ бол маш олон жилийн хүч хөдөлмөр тий маш олон хүмүүс байдаг. Тэгмэд тэгээд гараараа аваад тэрнийх нь охин гаргаад тэр охин яаж үйлчлэн гэдгийг нь шалгаад хийж байгаа ч бас энэ бол айгүй гоё чанартай байдаг. Чанар бол хамгийн чухал гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Гоё ярилцлаа. Гоё мэдээлэлтэй боллоо. Харин тэглээ. Тэгээд бараг сонголоо. Бараг сонголоо шишээдэг аав шүү хараа. Lip gloss авмаар байна. За би одоо хинтээ хэлэхдээ шууд будаадчихсан. За тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан Хүслэн Замбог хоёртоо маш их баярлалаа. Зөндөө гоё ус мэдээллийг богино хугацаанд бит хоёр авлаа. Тэгээд хамтдаа бүгдөө нэвтрүүлгээ дуусгацгаая. Намайг терминал нэг тэг гингүүд та гурав надтай хамт таныг хөтлөнө гэж дуусгах шүү заяа. За 1 2 3 терминал нэг тэг таныг хөтлөнө. За баярлалаа. Хамт байсан үзэг